За сайн байцгаана уу? Нийт харилцаачтай энэ өдрийн мэндийг хүргэе. За нэлээд удаан хугацаанд бас маркет watch бичлэг болгон оруулаагүй юм байна. За энэхүү видео нь ямар нэгэн санхүүгийн зөвлөгөө биш, зөвхөн нэг хүний харах өнцгөр тулгуурлан гаргаж байгаа. Тэг анализ, шинжилгээ гэдгийг ойлгоорой. За ингээд яриагаа долларын индекс эсхий долларын индекс он гарсны 1 сард баха. 1 сард би бас нэг prediction тамга оруулж ирсэн. За энэ маань өөрөө маш Donald Trump-ыг дахин ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотойгоор за өмнө нь 2016-аас 20 оны хооронд ерөнхийлөгч байж хугацаанд долларын индекс ямар хөдөлгөөнүүд гаргаж байсан бэ? Эргээд энэ түүх давтагдах уу гэдэг зүгээр өнцгөөс энэ хүү prediction-ыг оруулж ирсэн. За тэр үед юу болж байсан бэ гэхээр 16 онд за ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараагаар долларын индекс маань өсөөд тэгээ эргээд ажил үргээ хүлээж авсан өдрөөс ахгуулаад нэлээд хүчтэй за жил орчим 12-13% уналтыг хийж исэн юм байна. За энэ түүх иргэн давтагдах уу гэдэг prediction явж исэн. За тэгээд сая 24 оны 11 сард ялалтаа байгуулах үеэр бол долларын индекс өссөн. За эргээд ажил үргээ хүлээж авсан өдрөөс нь за тухайн дараагийн 7 оноос нь ахгуулаад долларын индекс маань хүчтэй унсан ийм дүр зурагтай одоо явж байна. За тэгээд энийг үргэлжлүүлээд ярих юм бол за энэ өмнө нь 2014-өөс за энэ хэсэг дээр ярьж байгаа шүү заяа. 2014-өөс 2022 хүртэл ингээд баг 7 жилийн хугацаанд долларын индекс маань нэлийн хажуугийн хөдөлгөөн тий үндсэн нэг чиглэл байхгүй хажуугийн хөдөлгөөн рүү шилжсэн ийм дүр зурагтай явж исэн юм байна. За тэгээд одоогийн энэ ханш маань тухайн үеийн одоо яг энэ хажуугийн хөдөлгөөний бүс рүү бол өчигдөр за өнгөрсөн 7 оноос ахгуулаад бүр ингээд унаж орж ирлээ. За өмнө нь энэ дээдлийн бүс дээр бас тогтворжоод байгаад байсан бол за долларын ханш маань бүүс сулраад энэ өмнөх бүс рүүгээ тий рейнжийн хөдөлгөөн рүү орж ирлээ. Энд чи нэг зүйл байгаа. За Трамп ерөнхийлөгч Трамп маань Фед рүүгээ нэлийн criticize хийж нэлийн шүүмжтэй хандлагатай байгаад байгаа. За ер нь бол Donald Trump маань өөрөө мөнгөний бодлогын хүүг одоо бууруулах шаардлагуудыг гарсан цагаас ахуулаад тавьж исэн бол одоо Фед маань өөрөө Jerome Powell яг үүнийг хийснийхэн дагуу хийхгүй байгаад байгаа. За тэгээд одоо сүүлдээ Trump маань энэ хүн рүүгээ дайралт хийж эхэлсэн. За цаашлаад бүр хуулийнхаа өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэ хүнийг суудлаас нь одоо буулгах тий ажлаас нь халах ийм одоо боломж өөрт нь байгаа хэсгийг судалж байгаа гэсэн бүр хүртэл артиклууд гараад ирлээ. За энэ хоёр маань байлдаад ихсэн гэсэн үг. За энэ хүнийг Jerome Powell гэдэг энэ хүнийг 2018 онд Trumп маань өөрөө ерөнхийлөгч байхдаа санал болгоод Төв банкныхаа одоо ерөнхийлөгчөөр тавьж исэн ийм түүхтэй юм байна л. За эргээд нөгөө нэг өөрийнх нь папи буюу те хэлсэн зүйлийг нь хийж одоо гүйцэтгүүлэхгүй байгаад байгаа болохоор эргээд одоо дургу болсон ажлаас нь халах хэмжээний хүртэл иймэрхүү ярианууд гараад ирлээ. За техник шинжилгээ рүү эргээд ороход за хэрвээ энэ бүс рүү унаж орж ирж байгаа юм бол долларын индекс үргэлжлүүлээд сулраад явах чиг хандлага хадгалах юм бол за бүр яг энэ өмнөх рейнжийнхаа хөдөлгөөний доош шал руу бүр 93 гэдэг ханш хүртэл унах одоо магадaltaй байна. За мэдээж энэ өөрөө одоо Трампын өөрийнх нь баримталж байгаа одоо энэ тариф худалдааны дайн гэдэг шалтгаанууд хэрхэн цаашаа үргэлжлэх вэ гэдгээс нэлээд хамаарах бах. За хэрвээ энэ Jerome Powell гэдэг хүнийг ажлаас нь халаад өөрийнхөө дараагийн хүн ойлгомжтой хэлсэн зүйлийг нь хийж гүйцэлдүүлдэг хүнийг сонгож таараа. За тэгэхээр юу болох гээд байна гэхээр хэрвээ энэ хүнийг халж чадах юм бол мөнгөний бодлогын хүүг хурдтайгаар одоо бууруулах иймэрхүү дүр зураглалууд ирээдүйд ажиглагдаж байна. Тэгэхээр долларын индексийг эргэж чангарах гэхээс илүүтэйгээр за энэ жилдээ ямар ч хэлсэн үргэлжлүүлээд сулрах иймэрхүү нөхцөл байдал үүсэж байна уу да гэж харж болохоор байна. За долларын индекс дээр ингээд дуусчихъя. Алт бол галзуурчлал өсөж байна. Ойлгомжтой тий. Долларын индекс суларж байна. Алт өсөж байна. За мэдээж өмнө нөгөө геополитикийн асуудлууд гэдэг олон зүйлүүд байгаа. За өнгөрсөн 7 хоногт би бас алтан дээр яагаад ер нь өсөд байгаа шалтгаануудыг нэлээд тайлбарлаад видео бичлэг болоод оролцсон болохоор энэний талаар одоо үргэлжлүүлэн нэмж яриад нуршаад явах уу. За техник шинжилгээ рүүгээ орё гэхээр инээдтэй нь одоо бүр ингээл өдөр болгон тий 7 хоног болгон all time high ханшуудыг хийж явж байна. Долларын индекс сулраад байгаа болохоор үргэлжлүүлэн өсөлт бол байсаар байна. Зах зээлд market uncertainty эдийн засгийн уналт болох уу гэдэг айдас байгаад байна. Алтны худалдан авалт зогсохгүй байна. Үнэхээр safe haven, үнэхээр одоо шилдэг хөрөнгө оруулалтын одоо safe haven буюу баталгаатай найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм байна гэдгийг одоо өөрийгөө одоо батлан харуулж байгаа ийм л дүр зураг анзаарэгдэж байна. Энэ дээр одоо ийм all time ханшин дээр үзүүрийг олох гэж short оролдлогууд хийх нь бол ерөөсө тохиромжгүй. Тэгэхээр бидний алтан дээр одоо хүлээж чадах цорын ганц арилжааны зөв шийдвэр бол хүлээцтэй хандах бах, хангалттай хажуугийн хөдөлгөөн, тий, консолидейшн хөдөлгөөн. За энэ хүчтэй тренд яваад байгаа одоо bull run-ы
эсрэг буюу secondary trend гэж ярьдаг те. За нэг иймэрхүү жижиг дунд цаг дээр иймэрхүү уналтууд гарч ирэхийг хүлээх. За хангалттай ханш дээр техник шинжилгээний магадлалд оруулж болохоор таамаглаж болох үс одоо хажуугийн хөдөлгөөнүүд бий болох иймэрхүү цаг үеийг хүлээсэн хамаагүй дээр болж таарж байна. За унах хөдөлгөөн дээрээс buy оролтуудыг илүү хүлээвэл зүгээр байх. Тэрнээс бол одоо орой дээрээс нь үзүүрийг олох гэж шорт оролдлогууд нь бол нэлээд хортой ер нь жоохон ашиггүй арилжаанууд болох уу да гэсэн иймэрхүү одоо зүйл анзаарагдаад байна. Тэр нэг ийм за 22 оноос хойш тийм нөгөө ковидын галз усалтын all time high хийснээс хойшоо одоо гаргаж байгаа тренд дээр нэг иймэрхүү сэрий зурагдаж болж байгаа юм. За энэ сэрий маань болж байсан гэж яриад тийм ээ. За тэгээд за нэг future-ийн зах зээл дээр харуулсан зүгээр хаа та. За тэгээ. За иймэрхүү одоо сэрэний налуугаар дэшегээ тренд явж байгаа. За энийгээ өөрөө энэ налууга сэтлээд буцаад энэ чинээс pullback хийгээд за ингээд бүр ингээд дараа нь үргэлжлээд явсан. За одоо энэ сэрэн дээр нэг сонирхолтой юм харуулхад за энэ бидний ашиглаад байдаг энэ өсөлтийн график бол regular price одоо тэг хуваар логарифмаар гэдэг ингээд олон янзаар бас харж болдог. За энийг логарифм руу шилжүүлээд оруулаад ирэх юм бол өсөлтийн коэффициентийг өөрчилж байгаа гэж болохоор байна. За ингээд логарифмын өсөлтөөр нь ингээд хараад үзэх юм бол нөгөө сэрэ чинь нөгөө ханш маань энэ сэрэг бас багтаад ороод ирж байгаа. Ийм сонирхолтой дүр зураг анзаарэгдэж байна. За тэгээд яг энэ сэрэний дээдлийн орой дээр за дээдлийн налуу руу анх удаага бас ирж байгаа харагдаж байна. За энэ чинээс мэдээж юу ярих гэдэг нөхөр одоо энэ чинээс шорт орох болж байгаа гэж ярихад бол авцалдаагүй байх. Зүгээр л яг нэг одоогийн алтан дээр харуулж болох техник шинжилгээ налуу юу гэдгийг те таамаг авч болох зураглал нь миний хувьд бол энэ л байна. За тэгээд дээрээс нэмээд хэлэхэд яг алтны одоо Goldman Sachs гэдэг дэлхийн том хөрөнгө оруулалтын банк байж идэг. За энэ маань өөрөө алтныхаа жил болгон те нөгөө оны эцсээр ер нь алтны ханшийг хэд хүртэл өсөх боломжтой вэ гэж судалгаа хийгээд гаргадаг нэлийн олон мэдээж тийм эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тулгуурлаад гаргадаг судалгаа байж дараа за өмнөх оны дараа гаргаад ирсэн таргет нь бол 3300 2025 оны одоо төгсгөл хаваар 3300 унцалт ийм үнэтэй байна гэж таамаглаж ирсэн бол энэ таамгаа дээш нь одоо өөрчлөөд дээшээ төвшүүлээд 3700 800 хүрнэ гэсэн ийм таамагтай байгаа. За тэгэхээр олон таан угнушаад яг алтан дээр илүү хүлээцтэй андараа бас манай олон арилжаачд дан ганц алтан дээр арилжаа хийдэг бас олон арилжаачд байдаг юм байлээ. Тэгэхээр одоо унаж орж ирснийхэн дараагаар хүлээж аваад байдаад байх нь илүү зүг болох байх шиг байна. Тэ тэрнээс бол үзүүр толгойг олох гэж бити оролдоорой. За тэгээд энэ өсөлтийн дунд үүсэт явж байгаа ордер блокууд тэ эргэж ханшийг буцаж хэрвээ унаж орж ирэх юм ба шүү дээ. Эргээд одоо спорт авах, эргээд дэшегээ өсгөх хөдөлгөөнүүд хаанаас гарч болохоор байна вэ гэдэг бүсүүдэд тодорхойлоод тэнцэнээсээ өөрсдийнхөө сетапн дээр тулгуурлаад одоо арилжаануудын оролдлогыг хийж үзсэн илүү дээр болоо да гэсэн өнцөг байна гэж. За даван 100 фьючерсийн ханшуудаа ярьлаа гэдэг юм уу та. За тэгэхээр одоо хувьцааны зах зээл те. Хувьцааны зах зээл индексийн зах зээл. За нөгөө хүчтэй өсөд исэн өсөлтийг буцаагаад унгаад ороод ирсэн. За энэ уналт маань өөрөө бас өмнө нь те 21 онд за ковидын дараа өсөөд нэг уналт хийсэн дээ. Нэлээд урт хугацаанд те баг жил гарсан жил орчим үргэлжилсэн энэ уналтын одоо ковидын дараа хийсэн all time ханш руу эргээд ханш маань pullback хийж орж ирсэн юм. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө ханш эдгээр бүсүүд рүү илүү соромжон метракт хийгээд байдаг. Эзэн нэгэн цагт энэ магадлал нь өндөр байдаг гэж ярих зүйтэй байх тийм. Яг л энэ зүй тогтлыг харуулад ороод ирлээ. За хувьцааны зах зээл одоо өсгөө гэж харах гэхээр мэдээж Трампын одоо хэрэгжүүлж байгаа бодлого за энэ худалдааны дайнуудыг авч үзээд энэ тарифын дайн бүр болоод өрчихсөн тийм. За мэдээж худалдааны дайн. Энэ маань өөрөө энэ хэрвээ цаашаа хэрхэн үргэлжлэхээс мэдээж шалтгаална. За сая бол сүүлд те 2004 сарын 10-ны өдөр за нэг супер өндөр тарифуудаа бол 90 хоног хойшлуулах юм шийдвэрт бол хүрсэн. За тэр цаг үед эргээд өсөж исэн те богино хугацааны өсөлтийг хийсэн. За энэ чинээс яг тэр өдөр байна да 10 сар 10-нд энэ өсөлтийг хийсэн бол эргээд ханшмаа цаашаа үргэлжилж өсөж явж чадахгүй бол анзаарч. За энэ мэдээж нөгөө одоо энэ цаг үеийн нөхцөл байдал маш ойлгомжгүй байна те. Үргэлжлүүлээд энэ тариф яг ямар байдлаар үргэлжлэх юм 90 хоногийн хугацаанд нөгөө улсууд нь те дийл хийж чадахгүй харилцан тохиролцонд хүрч чадахгүй байх юм бол хувьцааны зах зээлийг үргэлжлүүлээд унах уу гэдэг том асуудал байна. За яагаад гэвэл энд орж байгаа энэ S&P 500 гэдэг те топ 500 компани цаашлаад Nasdaq технологийн топ 100 компаниудын индексүүд
энэ дотор ч байгаа компаниуд өөрсдөө Америкт үйл ажиллагаагаа явуулдаг. За үйл ажиллагаагаа явуулахын тулд одоо гадны улс орнуудаас түүхийд болоод бараа материалуудыг худалдаж авч өөрсдийнхөө сервис одоо бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг. За тэгээд энэ үн дээр нь өндөр тарифууд ингээд ирээдүйд хэрэгжээд явах юм бол нөгөө компаниуд чинь нөгөө орлох боломж нь багасна. Тэ өөрсдийнхөө үнийг бараа бүтээгдэхүүнийн үнийг өсгөхөөс өөр аргагүй төрнө гэдэг маш олон ийм хүнд асуудлууд яригдана. Тэгэхээр хугацааны зах зээлийг бол одоохондоо өснө гэж бол хувьдаа харахгүй байна. За энэ дээр зүгээр яг волюм. За яг энэ ковидын дараах хай эксплод гараад явсны дараагаар гарч иж байгаа волюм бусуудыг ингээд харах юм бол мэдээж за ханш маань. За энэ нэг хажуугийн хөдөлгөөн дээр хийж байгаад ингээд юм жорж ороод ирсэн те. Энэ бүсдээ илүү ямар нэгэн чиг хандлагыг агуулахгүйгээр энэ бүс дотроо илүү арилжаалагдаад те юм ойлгомжтой болтол энэ бүсийн хооронд л том рейнжтэйгээр арилжаалагдах болов гэж бол харж байна. За мэдээж үргэлжлүүлээд унаад ирэхийг үгүйсэхгүй, хүчтэй уналтууд үргэлжлүүлээд явахыг үгүйсэхгүй. Бид юу ч тааж мэдэхгүй. Тэгэхээр одоо илүү за нэг ингэжээ. Индекс за яг энэ хугацааны зах зээл дээр бол илүү богино хугацааны арилжаанууд хийгээд явал илүү тохиромжтой харагдаад байна. За яг одоогийн байгаа. За 500 ер нь бүгдээрээ ялгаагүй байгаа дөө. Тэ. За энэ уналт өчигдрийн харж исэн уналт маань за энэ нэг бүс рүү үргэлжлүүлээд унаад ороод ирэх болов гэж ойрын хугацаанд бол таамаглаж байна. За энэ чинээс ихэд buying setup үүсгэх нүггүй юу гэдгийг бол харах юм арилжааны төлөвлөгөөтэй байна. За Nasdaq дээр за ер нь адилхан дөө зураглан тэ. Өчигдөр бас яг энэ нэг ёроолыг доошоо сэтлээд унаад ороод ирсэн. За энэ хөдөлгөөн маань эргээд ийшээ өсөж гарч ирэх юм бол энэ хавьяас шортын арилжаа харж болохоор байна гэж бол харж байна. За эргээл нэг энэ бүс рүү унах хөдөлгөөн үргэлжлэх болов гэж таамаглаж. За хэрвээ эсрэгээр энэ бүсээ дээшээ сэтлээд хүчтэй бас өсөд эхлэх юм бол дахиад энэ рейнжийнхаа энэ бүс дээр илүү бас ойрын хугацаанд арилжаалагдаад явж магадгүй. За энэ 7 хоногт бас нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр биш дээ. Юу байгаа шүү? Earning season. За earning season бол өнгөрсөн 7 хоногт ихсэн банк санхүүгийн салбарууд дээр ажилладаг компаниудаас эхэлдэг. Эхний 7 хоног бол эхлээд явчихсан. За энэ 7 хоногт томоохон анхаарах санхүүгийн тайлантай компаниуд нь болохоор за яг өнөөдөр буюу тэ 4 сарын 22-ны өдөр aftermarket-аар Tesla компани одоо санхүүгийн тайлан гарах юм байна. За тэгээд 4-р өдөр юу харагдчихсэн шүү дээ. За хаач юу? Google харагдчихсан. За тийм Alphabet те бас aftermarket-аар гарах бах. За тэгээд Intel гэдэг энэ чипний компаниуд гэх те. За гээд Magnificent 7-гийн 2 том компани нь те энэ 7 хоногт санхүүгийн тайлан гарах нэ. За тэгэхээр энэ маань өөрөө за тэр тус маань Nasdaq. За ер нь индексийн яг энэ хөдөлгөөнд нөлөөлөх болов гэж бол харж байна. За тэгээд энэ дээр анхааралтай байгаараа те 2 дахь 4 дахь үеийн дараагаар автомаркетаар ямар нэгэн янз бүрийн хөдөлгөөн гарчихыг үүсэхгүй. Эргээд бид нөгөө яг энэ тарифынхаа шийдвэрүүдийг мэдээтэйгээ нэлээд ойрхон хэрэгтэй байх шаардлагатай болов гэж бол харж байна. За нөгөө л нэг хуучин Twitter жиргээл маркетинг хитэн тийш нь холборуулж өсгдөг гунагадаг байсан ерөнхийлөгч хүн гараад ирсэн гарснасаа хойш яг л тэрийг хийж байна. За Trumп гарчснаас хойш маркет бол маш те галзуу хөдөлгөөнтэй болсон индексийнүүд бол одоо те өдрийнх нь рейнжийн хөдөлгөөнүүд нь маш том агуулмжтай өндөр рейнжийн те high low цэгүүдийн хоорондын одоо хөдөлж байгаа pips хөдөлгөөнүүд тик хөдөлгөөнүүд бол маш өндөр рейнжтэй болсон байгаа шүү. Тэгэхээр жоохон илүү л энэ цаг үед илүү өрсөлдөлийн менежментээр хатуу сайн баримтлаад арилжаануудынхаа сетапуудыг хүлээцтэй хүлээгээд арилжаануудынхаа шийдвэрийг гаргаад явах нь илүү зүйтэй болов да гэж харагдчихэв. За ер нь бол энэ Nasdaq дээр нэг иймэрхүү хоёр тишээгээ харсан хөдөлгөөний одоо арилжааны төлөвлөгөө яг одоогоор бол хийгдэж байна гэж харагдчих болохоор байна. За окей хойл за биткойн. За үргэлжлүүлээд биткойн дээр анализ хийхээс өмнө тайлбар газ нэг мэдээллийн чанартай, зарим чанартай юм танилцуулчих. За миний би өөрөө энэ арилжааны ментор хөтөлбөрийг бол хэрэгжүүлж явдаг. За өнгөрсөн 24 оны 9 сарын 1-ээс эхэлсэн хөтөлбөр маань сая 3 сард буюу 6 сарын турш үргэлжилсэний эцэст дуусгарлсан. За энэ суралцсан залуучуудаас ерөнхийдөө өмнө нь арга барилаа олж чадахгүй байгаад ямар алдаа гаргаад байгаагаа мэдэхгүй ойлгохгүй залуучууд маань нэлийн ахиц дэвшил гаргаад за өмнө нь давж чаддгүй байсан чаленжуудад аваад мөнгө татхан татаад тийм ээ. За өөрийнхөө арга барилыг олоод гэдэг юм уу ер нь өөрийнхөө алдаа дутагдлуудыг олж илрүүлээд цаашлаад хэрхэн яаж энэ зах зээл дээр оролцох вэ гэдгийг ойлгоод суралцаад явсан юм нэлийн эерэг үр дүнтэй болж өндөрлсөн. За одоо ч гэсэн тэр залуучууд маань өөрчлүүлээд серверээсээ журналаа үзүүлээд арилжаануудынхаа зөвлөгөөнүүдийг тухай бүртээ аваад явдаг. За яг энэ хөтөлбөрийн волюм 2 буюу
арай нэг эрчимжүүлсэн хувилбарыг яг энэ 5 сарын 1-ээс эхлээд эхлүүлэх гэж байна. За өмнө нь 6 сар явдаг болсон бол энэ хөтөлбөрийг 3 сарын дотор хугацаанд за яг үндсэн хичээл нэг 2 сарын дотор орох юм. За тэгээд үргэлжлүүлээд нэг 2 сар яг зөвхөн өөрийнхөө арилжаан дээр ментор зөвлөгөөгөө аваад явах ийм боломжтой хөтөлбөрийг дахиад одоо элсэлт авч эхэлж байгаа шүү заяа. За бүртгүүлэхээс өмнө нэг юм сануулгад хэлэхэд хинд илүү тохиромжтой вэ гэвэл гэдэг асуудлуудыг газ тайлбарлаад өгч гэж бодож байна. За ер нь бол анхан шатны хүмүүс орж ирээд бүртгүүлээд суугаад нэг хэрэггүй дээ. Анхан шатны ойлголтгүй бүр таг 0 болвол за арай өөр анхан шатны сургалтуудыг хайгаад явсан зүгээр болов энэ илүү өөрөө энэ зах зээл дээр оролцоод тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулаад за тэгээд цаашлаад нэг арга барилаа олж өгөхгүй өөрт юу тохирох ямар арилжааны стратеги өөрт нь тохирч өгөхийг олж чадахгүй байгаад байгаа тий. Сахилга баталтаад, эрсдлийн менежмент алдаад тий. Ер нь нэг тийм гамбл төрлийн арилжаа хийгээд байгаа. За сэтгэл зүй жоохон тааруу айцтай, эргэлзээтэй арилжаанд оролцдог тий. Сэтгэл зүйн асуудлууд гарч ирсэн. За тэгээд ер нь өөрийнхөө ямар алдааг бас гаргаад байгааг ойлгохгүй тэрийгэ дахин давтаад байгаа. За тэгээд ер нь л нэг тийм заавар зөвлөгөө дутаад ментор хажуунаас нь заавар зөвлөх хүн дутагдаад байгаа болвол ийм хүмүүст зориулсан хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд мэдээж танаас нэг зүйлийг шаардах болно. Өгж байгаа гэрийн даалгавар заавар зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд явах юм бол өмнөх хөтөлбөрүүдийн залуучууд нэлээ эерэг үр дүн гаргаад энэ чи бас сайжраад явах юм бол болж байгааг харуулсан тод жишээнүүд зөндөө гарч ирсэн. За тэгээд яг хангалттай цаг хугацаагаа зарцуулаад хичээлээ таслахгүй суух хүмүүс нь байвал орж ирэх юм бол илүү үр дүнтэй байх болно шүү гэж хэлэхэр байна. За тэгээд хэрвээ та сонирхож байгаа юм бол энэ яг энэ хөтөлбөр маань хэд өдрүүдээр заагууламж нь юу байх юм. Энийг би бүгдийг уншаад явах тийм. Энэ бүртгэлийн холбоосоор ороод тухтай өөрөө уншаад мэдээлэл аваад тэгээд сонирхож байгаа юм бол ороод ирээрэй. За ингээд үргэлжлүүлээд хэдүүлээ. Биткойн ярья. За биткойн бол нөгөө all time high ханш хийснээс хойш. За нэг юм доотлын ёроол нь 80,000 за дээшээгээ ингээд тийм 100,000 орчмын энэ хооронд илүү волюмтойгоор өнгөрсөн цаг хугацаанд энэ бүсэд илүү идэвхтэй арилжаанууд хийгдэж байна гэж харах. За хэрвээ биткойны дараагийн буулраа за бай оролдлогуудыг хийж үзэх сонирхолтой хүмүүс байх юм бол за энэ daily chart-ын дээр үүсэж байгаа энэ хамгийн сүүлийн өсөлт дэшегээ одооны энэ жижиг өсөлт дэшегээ хөдөлгөөн гарахаас өмнө хамгийн сүүлийн short арилжаанууд хийгдэж ирсэн энэ үүсэж байгаа блок орторлог pullback хийж орж ирэх юм бол энэ хавьяас арай илүү дискаунт түнээр тийм хямдралтай үнээр бодлоо авалт хийгээд цаашаа хөдөлгөөн гарч болох хэсгийг харж болох нэ. За хэрвээ хөшүүртэй арилжааны зах зээл дээр арилжаалж байгаа бол за илүү бас богино цаг дээр ярил зүгрэх тий. За энд яг том зураглалаар эн чи үүсэж байгаа энэ бүтцийн хувьд бол волюмын рейнж нь саяны хэрхүү байдалтай харагдаж байна. За тэгээ саяны уналт маань өөрөө бас яг энэ өмнө нь сэтэлж гарч ирсэн энэ all time high шүү бас л нөгөө өмнө нь Nasdaq дээр ярьжсэн индексийн зах зээл дээр ярьжсэн шиг ингээд бас эргээд унаад ороод ирж байгаа. Тэгэхээр бид энэ дээрээс юу харж болохоор байна вэ гэхээр энэ all time high хийгээд явж явах үед нь фом орж одоо худалдан авах фом орохгүйгээр хүлээцтэй хандах юм бол ханш угаасаа аяндаа discounted price-а танд үзүүлээд ингээд одоо илүү ашигтай бариллыг эзлэх боломжийг маркет маань өөрөө бас цаг хугацааныхаа ихээр гаргаж өгдөг байгаа шүү. За дараа нэг жижиг цаг руу оруулаад энд бас нэг аюул өвтэйхэн яг саяныхаа одоо том бүтцийн доод хэсэгт нь бас өөр ингэсэн яг энэ хажуугийн хөдөлгөөний бүтцэн донд ороод ирсэн явж байгаа. За энийг бол за манай хөтөлбөрт байдаг залуучууд яг энэ 7 хоног болгоны нэгтгэд яг энэ маркет очиж бид нар цуг хамтдаа хийгээд явдаг. За ийшээгээ pullback орж ирэх юм бол энэ чинээс нь бай одоо оролдлого хийгээд энэ хүртэл харж болохоор байна гэсэн арилжааны төлөвлөгөө гаргаж исэн боловч харамсалтай нь яг энэ арилжааны оролтыг өгөөгүйгээр явчихсан. За яг энэ сэтгэлд буцаж орж ирж байгаа яг энэ цаг үед бол бид бас яг энэ дээр бол оролдлогыг хийж амжаагүй хан шиг дэшегээ сэтэлж гарч ирсний дараагаар pullback илүү хүлээгээд арилжаанд оролцсон бол илүү магадaltaй арай илүү ашигтай барилал ажиллах гэдэг. Тэгэхээр энэ арилжаа маань бол одоо биелэгдээгүй. За одоо цаашаа за тэгсэн чинь энэ яг одоо value area те одоо яг энэ цаг үед бол энэ ч одоо хашийн 2 сарын 24-өөс хойш гэдэг чинь ойролцоогоор сарын хугацаанд яг энэ бүсд илүү хамгийн идэвхтэй арилжаанууд өөрийнхөө үн цэнийг олсон хашин энэ хоёрын хооронд л дэшээ дошоо хөдөлгөөнүүд явж байгаа гэж харж болох. Тэгэхээр яг энэнийхээ таазан дээр ирсэн байна. Одоо энэ чинээс магадгүй setup бүрдүүлж байгаа short арилжааг илүү харж болно. Энэ чинээс price action харах хэрэгтэй. За энэ чинь ямарчилсан 2 удаагийн шалгалтыг орж ирж хараад байна. За мэдээж хүүхэн болон арилжаач болон өөр гэсэн оролтын setup-ууд хүлээдэг. За тэрийнхээ өөрсдийнхөө setup-уудыг харж байгаад энэ чинь short арилжаа хийж болохоор байна. Гэхдээ эрсдлийн бүр том stop loss мостой ингэж бол энэ яг энэ бүсчлэлийн арилжаан дээр том stop lossтой байгаад ах ямар шаардлага байхгүй. Нэлээд жижиг цаг руу н орж жоод тий хангалттай жижигхэн stop lossтой
болохоор риск зургаар та баг энэ доотлын шал руу. За яагаад ингэж авч үзээд байгаа юм бэ гэхээр нөгөө л нэг яг энэ хоёрын хооронд ашигтай арилжаанууд хийгдээд байгаа учраас энэ зөв төгтөл дээр нь тулгуурлаад энэ хүртэл одоо унаж орж ирэх юм бол энэ амжилттай арилжаа болж чадах нэ. За хэрвээ энэ бүсийг харин эсрэгээр эсэлээ гараад ирэх юм бол ханш маань эргээд за нэг энэ чи байгаад байгаа л гэдэг тий. Энэ бүсүүд рүү бас дэшигээ бүсүүд гараад ирэх бас мэдээж одоо магадлал байгаа. Тэгэхээр энийг энэ шорт арилжааг оролдож үзэхдээ илүү сетап харах, жижиг цагийн даваа эвдлүүлэх, за цаашлаад жижигхэн стоп-лосстой оролдлогуудыг хийх гэдэг нь тийм бид нар нөгөө тааж мэдгүй дэшигээ сэтлээд бас аль бүсээсээ ч унах, за үргэлжлүүлээд бүрсээд явахыг мэдэхгүй учраас тиймэрхүү арилжааны төлөвлөгөөнд зохиогдож байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд хэрвээ энэ өсөж гарч ирэх юм бол энэ чинээс уналт гарч ирэх үгүй, уналт нь өөрөө энэ бүс рүү эргэж орж ирэх үгүй юу гэдгийг ирээдүйд бид харах нь. Хэрвээ ингэж ороод ирэх юм бол бас магадгүй нөгөө нэг ажиллаадсан энэ бүс дээрээ энэ чинээс нь сетап хүлээж байгаа оролтыг бас шорт оролтыг буцаагаад ишээ гэж бол. За тэгээд мэдээж энэ чинээс буцаж энэ бүс рүү орохгүйгээр ахаад үргэлжлүүлээд цаашаа өсөж явж болно. Яг энэ бүс дээр л яг юм хоёр тийш арилжааны төлөвлөгөө гаргаад аль аль нэг нь оролдож үзсэн нь хамаагүй дээр байгаа. Ягаад гэвэл бид нар ирээдүйг тааж мэдэхгүй. Нэг л энэ өсөн унана гэсэн арилжааны блоктой тий өөрөө бодлороо маркетинг хөтлөх гэсэн яг ийм талдах ухамсартай тийм суулгачих юм бол яг энэ дээр дан ганцхан шорт хийгээд бас ханш маань өсөдөх чинь шортоо л харсаар байгаад байдаг. Тэгэхээр аль болох арилжааны төлөвлөгөөг гаргахдаа хоёр тишээгээ өсөж болно, унаж болно. Хэрвээ өсөх юм бол ийм сетапн дээр би шорт хийн. Хэрвээ унах юм бол ийм сетапн дээр би тий за солиод хэлчлээ шорт арилжаа хийнэ гэдэг ийм хоёр талын харах өнцгтэй төлөвлөгөөний зохиож явах юм бол бид нар илүү бас зөв шийдвэр гэхээс илүүтэйгээр маркетинг гаргаж өгч байгаа одоо хөдөлгөөн боломжуудыг ашиглах боломжтой байгаа гэдэг шүү дээ. За окей, биткойн дээр ямар ч ихний байдлаар шорт харах нь за ийшээ дэшээ өсөх нь энэ дээр мэдээж price action тардаг. Ингээд цаашаа үргэлжлээд энд яг юу болох нь вэ гэдгийг харж анзаарч агаад шорт хийх үү ба хийх үү гэдгийг шийдэх нэ. За ямар ч хэлсэн энд маш хэд хэдэн удаа тий яг энэ price action-д үзүүлж исэн яг энэ ашигтай арилжааны таазан дээр үл ирсэн байгаа юм биш. Мэдээж арилжааны шийдвэрийг та өөрөө гаргах учраас энэ бүсийг бас анхаарад өөрийнхөө сетапн дээр бас тулгуурлаад оролдлогуудыг хийж үзэх нь илүү баха. За газрын тус галзуун байна. Галзуун унчаад дотуржод авсан тий. За газрын тусыг бол ерөөсө Трамп гарч ирснээс хойшоо энэ дайныг зогсоох цорын ганц зэвсэг бол энэ газрын тусны үнийг одоо унгаагач ЯПЕК руу бас хэд хэдэн удаагийн бас санал гэх юм уу тий яриагаар хийгээд ах шиг байсан. За газрын тусны үнийг унгаачих бол энэ дайн хурдан зогсноо гэдэг байдлаар энэ дайныг зогсоох гэж бас нэлээд зүйлүүд оролдоод байгаа шүү дээ. Бас ч гэж. За тэгээд уналт бол орж ирсэн. За өмнө нь бол газрын тусыг чинь энэ чинээс short price action хараад за энэ чи яг энэ уналт үргэлжлээд явж байгаа хугацаанд тий нэг жижигхэн хажуугийн хөдөлгөөн жижиг цаг дээр үүссэн байна. Энийгээс сэтлээд одоо pullback хийгээд унж байгаа энэ бүс рүү за тухайн үед бол яг энэ хавьяас харж ирсэн. Энэ бүс рүү орж ирэх юм бол энэ чинээс price action харж байгаа short арилжаа хийвэл зүгээр байна гэдэг талаар бид сервер дээр ярьж байсан. За энэ маань өөрөө дээшээгээ сэтэлж ликвидити хамчаад бас тэр хөдөлгөөн маань гарч ирсэн байгаа юм байна лээ. За одоо тэгвэл газрын тус хэрвээ арилжаалдаг бол юу харах гэдэг вэ гэхээр эргээд энэ нэг шалын тий олон ханшиг дэмжиж дэшээ өсгөөд исэн бүсийг сэтлээд явцсан байгаа шүү дээ. За энэ сэтэлсэн бүс рүүгээ ханш өөрөө бас өсөж гарч ирж магадгүй. За тэгэхээр энэ бүсээс нь шортын арилжаа эргүүлээд харж болно. Хэрвээ газрын тус үргэлжлүүлээд унах тэмцээг хандлагыг хадгалаад явах юм бол хамгийн одоо бас хэрвээ шүү дээ энэ ханш энэ дээр ирэх юм бол энэ бүсийг бол анхаарал авах хэрэгтэй. За энэ чи унжаах үедээ сүлд тий нэлээж өсгөх ордер блок үсгэх ийм асуудлууд яг энэ price action дээр яг энэ шалан дээр анзаарагдсан. Тэгэхээр энэ чинээс бас хүлээж болно. За хэрвээ тэнчнээс ирэхгүйгээр доотлын бүсүүдээс яах юм бол за бас наагур нь шорт арилжаанд хийж болох боломжтой сетапууд үртгийг өгөөсөхгүй оролдлогууд шүү дээ. Бид нар ерөөсөө оролдлого хийж байгаа хүмүүс. Тэрнээс бол бид нар buy sell орлого гэдэг ханшиг хөдөлгөөд buy sell явуулцдаг арилжаач биш шүү дээ. За энд нэг юм яг энэ хажуугийн хөдөлгөөн дээр нэг юм таацын бүс үүсээд байгаа харагдаад байна. Энэ чинээс price action харж байгаа. Энэ бүсийг дээшээ сэтэлж явуулж чадахгүй байх юм бол нэг шортын оролдлогууд яг л энэ цаг үеүүд дээр өөрсдийнхөө сетапуудыг харж байгаа. Ингээд хийх юм бол за нэг ийм арилжаа бас хийгдэж болж байна. За мэдээж энэ маань өөрөө дээшээ сэтэлээд бас liquidity дээр хамаа эргээд ороод ирэх юм зүг төгтөл маркет дээр бас маш их гардаг. Энийг ирээдүйд гарах уугүй юу гэдгийг бас харж агаад бас арилжааныхаа шийдвэрүүдийг гаргаад явуул зүгээрээ. За энэ өсөлтийг энд илүү гарч ирсэн өсөлтийг бас яг энэ бүс рүү ороод ирэх болгосон бас арай наагур нь явчихсан. Тэгэхээр бас тэр хөдөлгөөнийг гүйцэх гээд нэг иймэрхүү хөдөлгөөнөөс ороод ирч магадгүй юм уу да. Одоогийн байдлаар бол шорт илүү
газрын төсдөр харахаар за түрүүний хөдөлгөөн рүү эргээд ийшээгээ өснө гэж харах юм бол магадгүй саяны тий үсэдсэн. За энэ дээр л тэмдэглэсэн байгаа юм байна л да. Энэ бүсэл юм байна л да тий. Ийшээгээ энэ хүртэл өснө гэж харах юм бол энийг дээшээгээ сэтгүүлээд буцаж орж ирээд pull back хөдөлгөөн дээр нь за энэ бүс рүүгээ харж болох юм арилжааны төлөвлөгөө бас гаргаж болж байгаа. За тэгэхээр ерөөсөө л бидний харж ах хэвээр хийж ах хэвээр зүйл бол маркетаа анзаарах, price action анзаарах, хоёр тишээ арилжааны төлөвлөгөөтэй тий тархины блокгүйгээр маркетинг гаргаж өгч байгаа боломжуудыг ашиглах ийм л чиг хандлагатай арилжаанд оролцох юм бол илүү одоо зөв шийдвэр, зөв үйлдэлүүд гарах болов уу гэж харагдаж байгаа. За окей. Хит их бас нуршаад яах вэ? Би чинь их тойрог нуршуу ярьдаг юм болохоор зарим юмсыг залхаж иж магадгүй. За дараагийн вебинараар уулзцай. За хөтөлбөр маань эхэлж байгаа. Төгсгөлд дахиад хэлээ. Хэрвээ танд ментор хэрэгтэй, ямар нэгэн байдлаар гацсан тий арилжааны арга барилыг олохгүй байгаа, олцоод дансаа өсгөж чадахгүй байгаа, юун дээр алдаа гаргаад байгаагаа мэдэхгүй сэтгэл зүйн асуудалтай болчихсон айдастай арилжааны арга барилдаа ихтгэл үнэмшилтэйч хийж чадахгүй иймэрхүү нөхцөл байдалтай сууж ах юм бол одоо манай хөтөлбөрт бүртгүүлээд орж ирээд зөвлөгөө аваад явах, сайжраад явах боломжтой шүү гэдгийг төгсгөлд нийлээ. За тэгээд дараагийн вебинараар уулзцаа. Баярлалаа залуусаа баяр таа.